Сэндано ганцхан подкастын маань шинэ дугаар эхлэх гэж амсан байна. Манай мандал санхүүгийн нэгдэл бол угаасаа бүх зарчим дээр суурилж ажилладаг. Бүтээмжтэй байдал, өгөгч байх, харилцагчийн нүдээр харах гэдэг тийм. Тэгэхээр яг өгөгч гээд бүх юмыг өгөхийг хүсэж байдаг. За боловсролын реформ, тэтгэврийн реформ гэл бас олон ивентүүдийг хийдэг тийм. За үүний нэг жишээ гэх юм бол одоо Тэнгэр татгалын маань 25 жилийн ой болж байгаатай холбоотой бид нар марафонд оролцож байгаа 46 мянган гаруй бараг 47 мянган хүнийг үн төлбөргүй гинти ослын татгалаар даатгаж байгаа. Үүний талаар бас тэгэхээр энэ бол одоо бас манай заяа тэргүүтээ маркетингийнхний маань санаачлага байсан. Тэгээ миний хувьд бас ингэж маш баярлж хүлээж авч байгаа. Яагаад тэгэхээр ерөөсөө одоо энэ өгөгч байх гэдэг маань өөрөө зөвхөн мандал санхүүгийн нэгдэл юм уу? Тэрний цөөн тооны хідэн захирал биш. Одоо ингээд ажилтан манайх 400 орчим хүн ажиллаж байна те. Энэ бүх ажилтны өглөө ажилдаа ирэхдээ бид Монгол улстай юу өгөх вэ? Бид энэ санхүүгийн захын бид нар тэргүүлэгч групп. Тэгэхээр санхүүгийн захаа бид яаж хөгжүүлэх вэ? Тэрнээс бусдыг хараад суух биш. Төрийн байгууллагыг хараад суух биш. Бид юу ямар хувь нэмрийг оруулах вэ? Ширээн дээр бид юу тавих вэ гэдгийг ингэж боддог болох тал руу бол бид нар одоо сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Тэгээ одоо дахиад хэдэн жил харагдаж байна. Ер нь бол мандал санхүүгийн нэгдэлд ажиллаж байгаа бүх хүмүүс ийм өгч байх хэрэгтэй. Тэгэхээр энэ жишээ бол гоё л доо Улаанбаатар марафон гэдэг маань өөрөө гүүгчтэй. Гүүгчнэр маань өөрөө маш их төсвөр хатуужил би бас нэг гүйж үзчихсэн. Ер нь бас их одоо шалгадаг шүү. Тий одоо шээр шалгадаг бас ер нь одоо яс чанар шалгадаг ийм спорт байгаа. Тэгээ ялангуяа марафон гэдэг бол холын зайны ийм спорт. Тэгэхээр хүн бол өөрөө өөртөө дэмждэг, өөрийгөө ялдаг ийм спорт байгаа. Тэгээд энэ одоо марафонд орж байгаа 46 мянган гүйчтэй бас амжилт хүсье. Тэгээ энэ сэтгэл зүйн ийм төсвөр хатуужлыг олж авах. Энэ чинь мөн чанарт далд хумсрын төвшөнд өөрчлөлт гаргаж байгаа. Далд хумсраа ялж байна. Залхуурал гэдэг чинь далд хумсарт байдаг нэг ийм өгөгдөл. Үнэхээр хүнд хэцүү юм байна. Энэ залхуурал, шантрах байдал, айдас, сэтгэл түгших өвчин, амиа хичээх зан, бэртгчин байдал гэдэг чинь бол далд хумсарт бол үрд байна. Энэ бол суудсан програмууд байхгүй юу? Хүнд одоо энэ чөтгөрлөг тал нь ингээд байна. Үхүү хөтөл байна. Буддын одоо дээд түвшний ламд ч гэсэн байсараад дуусна. Нөгөө талд бурханлаг чанарууд яг програмууд бас ижил суусан байна далд хумсарт. Өгөгч, хүнлэг, бусдын төлөө өөрийгөө золиослох, бусдад өгөхтэй энэ бүх одоо зүйлс бол байж байгаа. Тэгэхээр ерөөсөө гэгэрсэн хүн гэгэрл гэж юу юм одоо буддын юм уу, христийн юм уу, тэ одоо исламын одоо гэгэрсэн лам хувраг гэж юу юм гэхээр өдөр болгон энэ бурханлаг талаа ялуулж чөтгөрлөг талаа дарж байгаа тэр үе өдөр болгон. Тэрнээс ямар ч одоо гэгэрсэн буддаа багш хүртэл өөрөө хүртэл би бол итгэлтэй байна, тэ өөхөх сүлийн мөч хүртэл нөгөө чөтгөрлөг тал нь байгаад тэрнтэйгээ тэмцээр гал дуусчих. Тэгэхээр стратегч хүн гэж юу юм гэхээр ерөөсөө далд хумсрын төвшөнд тэр зөв програмуудаа илүү тижээлвч, илүү орон зайг өгч, нөгөө чөтгөрлөг талуудын орон зайг илүү хумиж ингэж өөрөөр хэлбэл компьютергаа дэлгэцийг нээхэд баахан програм ингээд нээсэн байдаг бол өдөр болгон сэрэхэд бүгд л ачаалал ороод ирнэ. Автоматар нэг баахан програм уншдаг ш компьютер асаахаар. Тэгэхээр тэр нөгөө чөтгөр програмуудыг кросс одоо хэрээс тэмдэг дарж унтрааж. Бурханлаг програмуудыг старт run command дарж ажилуулдаг л ийм л хүнийг хэлж байгаа. Тэгээ өдөр болгон энэ тэмцлийг хийснээр юу гоё байдаг вэхээр өдөр болгон ялаад ирэхээр хүн маш их өөртөө ихтэй болдог. Өөрийгөө нээдэг, бурханлаг болно, гэгэрлэг болно. Заавал одоо хүн буддист байх албагүй, христийн хүн байх албагүй, зүгээр философч байж болно. Тэгэхээр ерөөсөө стратегч гэдэг бол хүний мөн чанар юм байна. Хүний хандлага юм байна. Тэгээд мандлынхаа залуучуудыг ингээд сургаад явж байна. Тэгээд энэ Улаанбаатар марафонд бас орж байгаа 46 мянган гүйчтэй. Одоо бас ингээд гинти ослын даатгсан юм байна шүү дээ та нар. Тэгэхээр гинтэл бэртэл баг гаргаарай. 46 тэрбум төгрөгний эрсдлийг хүлээсэн байгаа. Баахан хөндөлбөр өгөх нь байна тийм үү. Тэгэхээр тэгэж болохгүй. Тэгэхээр усаа сайн тааруулж ууцгаа. Шууд одоо чадахгүй байж хол гүйж болохгүй. Бусад гүйгч нартай саадуулж болохгүй тийм. Эрүүл мэндэд хор очруулж болохгүй. Энийг яг даатгах яа гэдэг анх санааг ингэж гарч ирсэн. Би одоо ингээд өнгөрсөн жилийн одоо марафоноос 1 сарын өмнө гэдэг чи одоо 4 сар 3 сар гэхэд би ингээд 1 км газрыг байтгаа бүр 200 м газрыг амсгаатгүйгээр гүйж чаддгүй хүн байсан байхгүй юу. Тэгээ нөхөртэй хэлж байгаа. Би ястаа нэрээ нэг 100 м гүйхгүй за километр гүйх юм маань хараарай чи би амьдралтаа гүйхгүй шүү гэж. Тэгсэн чи одоо ингээд гүүгээд үзээ тууштай байдлыг чамд сургад юм аа.
Яг ингээд гүүгээд үтсэн чинь үнэхээр хэцүүс. Үнэхээр давхад хэцүү. Үнэхээр их хөдөлмөртэй. Үнэхээр дотор хүнтэй тэнцдэг юм бэл. Тэгээд гүүгээ трийгээ даваад гарсны дараа ямар гоё мэдрэмж вэ те. Тэр яг тэр зорьсон зорилттой хүрээд биний хувьд бол өнгөрсөн жил 10 км тгүйсэн. Тэгээд энэ жил болохоор 21 тгүүж байгаа байхгүй юу. Тэгээд ингээ харангууд марафон бол яг би танд нөгөө нэг өмнө нь би ингээ хоримтлуулж байгаа манай аппликейшн дээр хоримтлуулж байгаа гэд яг надтай тэр одоо ингээ агаар нэг юм шиг адилхан санагдсан байхгүй юу. Яасан гэсэн чинь гүүгээ явж исэн чинь хажуугаар нэг залуу сүөх гэл өнгөрч. Нөгөөт чинь жоохон огшоол дагааг үүсэн чи байхгүй толгой эргээл амьсгаад авчтаал тэр чи бүр амар хэцүү юм болж байгаа юм чи. Яг ингээ хоримтлалын зарчимтай адилхан байхгүй. Өнөөдөр би 100,000 төгрөг хоримтлуулж хахад тэнд 200,000 төгрөг хүн хоримтлуулж. За би нөгөөдгийн дагаж цариуд би ч гэсэн 200,000-ыг хоримтлуулна гэдээ орчингууд нөгөөдг нь магадгүй урт хугацаанд надаа санхүүгийн дарамт үзүүлж. Ерөөсөө энэ харин тийм наадах чинь яг зүгээр анхааруулж хэлэхэдтэй залуучууд одоо сонсогчдоо ингээд зүгээр суужснаа гинт 10 км гүйх гэх юм бол энэ бол эсэргээрээ энэ бол хоримтлын хүч биш. Хоримтлын хүч гэдэг чинь одоо дэлхийн 8 дахь гайхамшиг гэж байгаа. Тэгэхээр хүний энэ далд хумсраа ялан дийлэх одоо сөрөг талуудаа за бие физиолог биеийн хувьд хүчрхэг одоо чадaltaй болох за эрдэм мэдлэгийг хоримтлуулах гэд хүний одоо хийдэг бүхий л үйл замналал хоримтлын хүчийг л ашиглана. За санхүүгийн эрх чөлөөнд төрөхтэй. Тэр гинт суужсан гинт 100 сая төгрөгтэй болно гэж бодоод бэд тавиад мөрөдөд тоглоод элдв одоо арилжаа хийгээд өндөр одоо өгшүүрэг зээл авч жаад ингээд карьераа болж байгаа залуучууд маш их байна. Тэгэхээр энэ яарсан сэтгэл залхуурал нөгөө хэд хэдэн чөтгөрлөг талууд нийлж байгаа. Тэгэхээр хоримтлын хүч гэдэг бол ерөөсөө тэр одоо айгүй олон залуучууд бас фитнест яваад одоо гимтэж штэ тий. Гинт одоо 100 кг-аар өрөх гэж байгаа шүрмсөө гимтэй чинь дахиад эзэж хүнд юм өргөж чадахгүй болж байна. Нуруундаа суулт авч байна. Суулт хийж байгаа. Тэгэхээр яг л хүний булчин, хүний яс, хүний одоо энэ эд эрхтэн чинь хоримтлал. Тэгэхээр огт одоо офисын ажилтаа бол ингээл 10 кг-аар эхэлнэ. Тэгээд 10-аараа одоо бүр ямар ч амьсгахгүй бол 15. Тэгээд та нэг өдөр 100 кг болно. Тэр нь магадгүй жилийн дараа 2 жилийн дараа 50 бай, тууштай бай, төвчээртэй. Гэхдээ та ямар ч бэртэл гэмтэлгүйгээр маш хүчрхэг байдлаар эндээ хүрнэ. Тэгэхээр бэд тоглоод, мөрөөдөө тоглоод, хамаг байр саваа тавиад гинт одоо тэрбум дөрөв 500 сая төгрөг, 100 сая төгрөг болох гэж яарснаас болоод амьдралаа балж. Гинт 100 кг суулт хийх гээд нуруундаа суулт нэг өгсөн бол хизээч идэхгүй. Ингээд үрдийн гэмтэл авч байна. Тийм үү? Би ихэнд. Тэгэхээр ерөөсөө хоримтлын хүч гэдэг энэ дэлхийн 8 дахь гайхамшиг одоо бүх юм дээрээ ашиглая гэж уриалмаар байна. Тэгээд за гүүгч нартай дахиад хэлэхэд одоо гинтийн ослын даатгсан юм чинь гинт одоо тэгэж ганц марафоны өдөр одоо 20-30 км гүйж болохгүй. Хэрвээ одоо 20 км гүйж байгаа бол өрчил бэлтгэлээ хий. Тийм тэгээ яг үнэхээр ингээд зорилгоо тавиад тууштай байгаа энэ хүмүүсийнхээ одоо нөгөө зорилгын одоо дэмжиж мандал санхүүгийн нэгдлийн охин компани болох Тэнгэр даатгал ингээд 46 гаруй 40 бараг 47 сая тэрбум төгрөгийн эрсдлийг ингээд хүлээж авсан. За энэ санаа гаргаад бүх хүмүүсээ даатгахыг судлаад үзэж явах 7 улсад бараг миний худлаа санаж байгаагаар бол бараг нэг ганц 2 удаа л олон улсад бүр ингээд бүх тамирчтай даатгачихсан юм бэл. Тэгэхээр бас олон улсын марафоныг ингээд дэлхийн түвшинд ингээд стандартыг ахиулж байгаад бол маш их баяртайгаа багийнхан маань дэмжиж энэ санааг маань ингээд маш том болгоод өнөөдөр ингээд хэрэгжээд явж байгаа ч маш баяртай байна. Тэгээд та бүхэндээ хандаж хэлэхэд хэрвээ та марафонд орох гэж байгаа бол манайх бүх ангилалд орж байгаа гүүгч нарыг даатгах байгаа үн төлбөргөө даатгах байгаа. Та Тэнгэр даатгалцыг имэн гэж ороод мэдээлэл оруулаад ямар ч төлбөргүй үн төлбөргүй 1 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг авах боломжтой даатгалаар хамгаалагдана гэсэн үг. Тэгэхээр та яг одоо энэ доор байгаа линкээр за энэ хажууд бас QR код гаргачих тий. QR код гаргачих. Бас дэлгэцэн дээр харагдж байгаа утсаар шууд холбогдоод даатгалаа үн төлбөргүй хийх боломжтой шүү. За энд хүргээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө. Ганцаа зөвшөлтөй баярлалаа. За их баярлалаа. Тэгээд дахиад подкаст дагагч нартаа хэлэхэд за strategies attitude гэдэг дэлхийн цоошин стратеги онол гарсан. Тэгээд бидний амбиц юу гэхээр ер нь бол цаашдаа Монголынхоо бүх компанийг стратегтэй болгоно. Монголынхоо төрийг стратегтэй болгоно. Төрийн бүх байгууллагыг стратегтэй болгоно. Тэгээд Улаанбаатар хотыг бол дэлхийн стратеги судлалын томоохон төв болгоно.
Тэгээ энэ номыг дагаад одоо эх 10-аас 15 жилд олон стратегийн судалгааны ажлууд бол хийгдэж дэлхийн стратегийн эрдэмтдэр бол хүлээн зөвшөөрөх ажлыг одоо эхлэх гэж байна. Тэгээ ганц зэрэг strategy school гэж одоо бид нар байгуулж байна. Энэ дээрээ бид нар дэлхийн одоо шилдэг эрдэмтдийг урьж ажилуулж стратегийн нарийн түвшний одоо өмнө дэлхийд хийж байгаа судалгаануудыг хийх болно. Тэгээд Амазон маш олон хүн хүлээж байгаа да зөвхөрлөө. За тэгээд Улаанбаатар хот бас одоо AI технологиор одоо чадаагүй юм гэхэд ядаж стратеги судал дэлхийн хаанч одоо хурал болоход за Монголоос нэг стратегийн хүн дуудаж панелээс дээр заав суулгадаг л болгомоор 20 жилийн дараа. Тэгээд энэ Amazon дээр гарсан байгаа шүү. Энэ дижитал хэлбэрээр авч болно. За биетээр бас авч болох боломжтой. За тэгээд баярлалаа, амжилт хүсье. За тэгээд шинэ дугаар орох болгонд та notification авахыг хүсэх юм бол subscribe дараарай. Заавал дараарай. Тэгэх юм бол танд шинэ дугаар орох болгонд notification очих болно шүү.